Сайн байна уу? E-class цагийн сургууль удирдлагын систем дээр үнэлгээний нэгийг хэрхэн оруулах талаар заавар үдэг хүргэж байна. Багш өөрөө ирэхээр нэвтрэн ороод зүүн талд барилгах журнал цэсний багшийн журнал дэцэс рүү орно. Үүссэн дэлгэцний үнэлгээ нэг дээр даран улаан хоттой хэсгийг дүүргэнэ. Ээлж хичээлийг сонгоод улирлаа сонгоод үнэлгээ тавих сурагчдын жагсаалд гарч ирнэ. Үнэлгээ үзүүлэлт рүү орж дараах шар тэмдэг дээр даран орж сурагчдыг үнэлэх бүлэг сэдвээ сонгоод тайлбар болон дүгнэлтийг бичиж тэмдэглэн хадгална. Амжилттай хадгалагдсны дараа үнэлгээний нэгтгэл рүү ороход үнэлгээ тавихад бэлэн болсон цонх нэгдэнэ. Дараах бүлэг сэдвийн хүрээнд сурагчдад үнэлгээ тавьцгаая. Үнэлэх гэсэн шар тэмдэг дээр дарахад үнэлгээний цонх үүснэ. Хэрв тухайн бүлэг сэдвийн үнэлгээний шалгуурыг оруулсан тохиолдолд дараахнууд нь тарагдана. Хэрв оруулж амжаагүй байгаа бол сэдвийн сан үсгэх 4-р зааврын видеог үзнэ. Дүн болон тайлбарыг оруулж хадгалснаар сурагчдын үнэлгээ амжилттай хадгалагдана. Танд амжилт хүсье. E-class цагийн